Сайн байцгаана уу? Самрын сарын дэлгэж үжиг та бүхэнтэйгээ мэдчлэн жолгож байна. За өнөөдөр манай самрын сарын дэлгэжний хамарт бол одоо Германд амьдарж байгаа Монгол журагч Асан Батбай оролцоотлаа. Энд одоо манай яста хуучин зочин манай чомон сэтгүүлийн найруулагч Бисүүдэ Хасвэлэггүй. Мөж манай самрын сарын дэлгэжийн одоо төсөвдөж найруулж байгаа. За ингээд өнөөдөр одоо самрын сарын дэлгэжний хамарт хүрэлж ирсэн. Баярлалаа. Хундагийн дэлбэндэн Мөнгөн шүдэр зүгнөөстэй ави мөртөө шорондом юусэн эрдэнэ вилэстэй ави мөртөө шорондом Та нар өөр бүр хоёлаа бүр танилж байна уу? Өнөөдөр сая танилцсан шүү. Гүйч нэрийг нэг сонссон. Сонсч байсан. Одоо Насматын жургуудаас харж ирсэн. Уулж жолгосон бай. Уулж жолгосон. Насмат хол одоо энэ удаа яг өөрийнхөө одоо уран бүтээлийн хөгжүүлэг гэж гаргасан. Тэр өдөр бас бид нуус атсан. Тэгээ манаас тэр оцсны дараа аав ээж бас хүрээд ирсэн байсан одоо. Аав ээж тэр өдөр их баяртай. Манаас их сурвалж ирсэн. Тэр сурвалж байгаа дараа. Би ийм яваад байгаа. Одоо энэ жавх юм уу ингээ бодоод үү. Яхан өнгөдөө хийжин дээр ирлээсэн. Ирээвс ийм юу хийсэн ба. Ямар юм асар хийдэг ингээ бодоод байна. Тэгээ энэ удаа энэ юунда нэрээ хийх. Би бодоод тийм би манайтай хийж үзэж байгаа юм. Нэрээ ямар юм хийж байдаг юм бэ? Хийтэнэ ингээд ийм өндөр продукт явж хийж яг санаанд байхгүй их чиггүй санаа муутай юу гэж ингээ бодоод байна. Би ингээ бодсон. Энд одоо ингээ яваа бодог юм байна бодоо. Ингээ бодоод. Тэгээд нэг дахид нэг яда манай тийм удааштай. Ихтэй харахана нэг одоохонд ихтэй роод явдаг. Яда энэс хооштой улам энэс илүү гялалж явах юм байна. Аав юу нэ сонсон. Манайд одоо Яманаас хүн байждаг наа. Яманаас хэрэг. Үлээгээд байгаа намрын салхинаас үнсээр өмөрдөг хайлаас яах юм бэ? Хүдэт хоцордог хатуунэн дундаас үгүйлэгдээд байгаа вигаяах бэ? Алтан шаргал наранчиахвэ аргада төрөвдөд мандад ирэндэ асралт богдын шүдэрт хормаас амин хүдэргээд ирэхгүй Төдөө үзүүлэг дээр тэр үдийн өмнө яг танаас тэнд яарч хад би нуус ардаар аав ээжтэй ч уулж ярилцчихсан. Ээж хэлж байна. Ээж аав хэлсэн. Муусараа тийм байна. Хүүхдээ одоо ч юм итгэдэггүй байна гэж хэлжсэн. Аав чихэд тэр өстөл одоо ариун ярьсаггүй гэдэг. Нүдэнд нолмос дөрөжсэн. Аав энэ нолмос ургаахыг ахаа өмнө үжижээ. Үжиж байсан орчмын хөтөн жилээс нэг л болсон. Ирэх хүн жоохон ямар өст гэх нь нолмос ургаадаг. Өчиг тэр өдөр бол аав ариун ярьсаггүй гэндэг нолмос ургаацсан гэхэд баярлж байна гэжсэн. ээж хэлжсэн их баярлж байна. Одоо бид нуус их ойлгодог байсан маа. Гадшаа яваад байд юм одоо өдний удаан жил гадшаа явсан. Чухал юу хийж явах юм бүр мэдэхгүй.
Тэгээд одоо өнөөдөр энэ бүтээлийг ингээ харсан бас нэлээд юм хийцэн байна. Одоо ингээд өнөөдөрсөө ингэж ойлголоо, хүүгээ нь ойлголоо гэж хэлж ирсэн гэж. Ойлголоо гэж одоо хэлгээ нэг аавж ууд хэлээр энэ талаар хэлгээ нэг одоо 8 хийж байна. Энэгээр амьдарч байна гэж баярлахаас тэгэж ойлгож байна. Уул нь яг жалуугийн үеэстэй аавынхаа одоо аавын жалуу үед одоо сургаахыг харж яв. Томч байна. Жалуу тий. Хаагш өөрийнхөө аавынхаа одоо сургаахыг хоёр удаа харж байна. Нэг нь одоо яг бүр би ээжийн их арталтсан. Ээж нь алсан тэр удаа би их тодж ажиллаж байна. Намайг тэр өдийн хойно бол жан салхилсан хойсгонсон тийм өдөр байсан, шарангуй өдөр байсан. Тэгээд намайг Ишгэн Дэваатрыг явуулсан юм аа. Би тэгээ Ишгэн Дэваад жаан Ишгэн Билчээрдээ жаан нааж хараад ирэхэд ээж байхгүй. Харахад бол ханзанаа мохордаар нэг чахан бүсээр ороосон нэг юм байна. Тэгээ хараад одоо ээж алаа. Харсан энэ юу юм асуусан ээж чинь гэж. Ингээ бол манай аав миний охин дүү тавьж байгаа байлж ирсэн. Ингээд бол их дууд их гарахгүй. Тэгээд л охин дүү маань чи та охин дүү тавиад нүрэн төртөд наачаад байлж ирсэн. Энэ удаа би анх удаа харсан. Энэ хойно нь харсан бол 78 9 оны үеэр. Манай аав насаар абууч явсан хүн. Ингээд бол 78 9 оны үеэр бол тэр яагаад юм гэдэггүй манайга цаана олон хадуу гэнтэр их 10 өгсөн. Одоо тэгээд бүр 5 6-аар нийлээ шаварнд ороод өгөх юм уу? За эхлээд мөсөг хөлдөө тэхлэх юм усан дунж өгнө. За эргээд ирсэн мөсөг хэсгүй гээд бас орно. Яг энэ нэг удаа нь бол одоо манай баруун хатанд нэг юу байдгийг ихэ нэлээд бүдүүн шавар байдаг. Тэр шавранд нийлээ нэг удаагаар бараг 5 6 мөр өгсөн юм яасан. Би олж үзээгүй. Нэлээдсэн нэлээ олон мөр энтсэн юм байна. Тэр удаа бол гарч ирээд бол шогшортон байлж. Ингээд тэр удаа нь бол их дуутай байсан. Энэс хойш нь бол одоо их дэм яажаагүй. Би ер нь гэсэн сургууль соёлыг суугаа яваад байгаа. Хайна харахад баярлахаас л яах вэ гэж яадан баяртай байдаг. Энэ сүүлд одоо бүр нас яваад ирэх юмсээр одоо сайн нас мөт ярьсан шиг хүн нас яваад ирэх таних уярамтай болтгоо муу яадгийн. Бүр одоо сүүлд насаар хасан юм. Нэлээд өндөр настайг болсон да одоо 78 хүрээд болсон чинь. Ингээд бол 70 өнгөрөө 75 6 болоод ирэх юмсээр бол гинт одоо тэгээд нэг хуучин юм ярьж байвал хайна нэг нулимсан зүлэх шиг болоод цааш хардаг шиг байсан. Ингээд бол одоо уйлдгийг харсан юм аа. Тэгээ ерөө мануусын ариун хүнөөсөө сонсоход Монгол эрчүүд одоо ерөө Монгол аав бараг тэдвэл одоо дэмий өөрийнхөө сэтгэлээ нэг гэж бүр л их дарж яадаг. Дэмий бараг бүр уйлдэггүй тийм. Тэгэлээ одоо нэг нийгмийн байдлаас кава учих бол одоо нийгэм дээр бас хүнөөсүүд их дараастай байна. Бараг бүр уйлд гэсэн тийм учраас бүггүй болж. Үндэн зөвхөн нулимсаар зогсохгүй. Энэ чинь цааш нь ахуулаа гэхэд одоо болоод ирэх үеэс. Одоо яасан хүн энэ ариун сэтгэлийн хөдөлгөөний байхгүй болсон. Ийм баларсан чагууд ороод байгаа юм. Жишээлбэл бод хүүхдээ хайдана. Нэг сайхан шихэр болоод ичл одоо шихэр олж идэхгүй шүү дээ. Гэнт нэг хүний нэг шихэр өгчихгүй тэр шихрээ идэх гэсэн тэр баярлсан сэтгэл. За хаяа одоо энэ одоо ч юм бол биднээс буус бэн шигээд ани идэн шүү дээ. Гэтэ тэр үед бол хай нэг идэн шүү дээ. Нэг буус идэх гэсэн тэр баярлсан сэтгэл. Нэг мантуу олж идэх гэсэн баярлах. Одоо энэс гэхээр баярлахыг хэлж байна. Энэс цаашаа харгээд айхаж очихоо. За цааш нь бол гомдох хорсохоо. Хорсол бас их төрдөг байсан. Тэр үед багасрал бол байх үед тийм шүү дээ. Нэг нь миний аавын нэрээ дурдаад намайг хараачгууд би дотроос хорсож байгаа шүү дээ. Очоод яайдаг бод. Энэ мэтийн олон сэтгэлийг байсан бол улам их болгосон мөн өнөөгч бүр алдагдаад. Одоо бид ямар нэгэн баяр нэгж мэдгүй болсон шиг, ямар нэгэн уурал гэж байхгүй болсон шиг. Цааш нь одоо ямар нэгэн уяраад одоо яста асгартлан уяр нэгж нэг байхгүй болсон. Ингээд бид яасан бэ гэхэд яг менчүүрээд оюун санаа махан бүхий менчүүрсэн байдалд орсон. Тийм санагдаад байх юм. Тэглээ орчин бол одоо хүнөөс бүр нэг хэлж ястаа сүлжээн дээр бол ариун яаж байна. Одоо үейлэх хөдөлгөөнийг бол их өрнүүлнэ. Хүнөөсөө одоо болов үейлж одоо ингээд дотороо бохиндж байгаа мó юм учрууд байвал үейлээд ингээд гаргачих бол одоо ингээд сэтгэл амарч байна. Танууд орчин мө үейлсэнэ хийж илж байна. Одоо эхлэг нэг хүн хаяад анхчаар үейлнэ шүү дээ. Тэгвэл тэр одоо энгийн ярьдаг роох мó торх юм уу, баярлах юм, хөөрөх юм энэс болсон биш ээ. Өөр нэг янзын тэм нэг сэтгэл байдаг. Тэр чагд ямар нэг хөгжим сонсох юм уу, ямар нэг ям үжих үес кино ямагадаггүй. Тэр үес хаяад нь одоо уйлах юм нэг төрөгдөл орно. Төрөгдлийг ч одоо манай одоо чагд шүү дээ. Одоо яг одоо биднээс энэ 30 өнгөрсөн дараагаар одоо энэ нэг чагд одоо үнэндээ үйл улам хоруулсан. Гэвч одоо яг ийм нэг чагдараа болоос хаяндаа үйл гэж бодно. Үйл бол одоо нэг их хариун юм их сайхан мэдэгдэнэ. Сайхан санагдана.
Тэр кино жүжигийг үзэж хаад үйлсэн одоо гол нь яг тэр жүжигэн дотор бол жүжигийн гол баатраар өөрийн бие бараг тэр баатраар бараг адилхан байрандаар тавьж байна тий. Энэ 87 он 11 сарын сүүлчээр эвлээсэн. Тэгээд энэ юунд одоо энэ кино ордонч байх болоо штэ энэ юу нэ. Чоко кино ордон. Тэнд манай ангаараа нэгээд дандаа тэнд очиж кино үздэг. Ангаараа бүр нэглэлтэй билет авч үздэг. Тэгээ үжигээ тэр удаа гарсан нь бол ямар кино вэ? One League гэсэн кино байсан. Танаас үзсэн магадгүй да 87 оноос хэлж магадгүй. Эйгүү дээр гарсан. Тэр эйгүүд 11 сарын сүүлч байсан. Ингээд тэр кинонд бол тэр ээж нь эвчтэй тэр хүүхэд жаахан охин One League гэсэн охин гүйдэг. Та одоо тэр чинь бүх юм хамжуулна наашгүй. Тэр ээжийнхэн тэр яаж ч гэж авч байгаа. Яаж ч юм авч байгаа. Тэрийг үжиглэн манай ангаараа бараг бүгд байсан. Миний хажууд одоо манай байрын одоо их ахыг дуудлагаараа одоо манай байвал бас шогшортон байлаад. Манайд бүгдээр бараг уйлчихсан. Гэтэ энэ уйлсан юу н адилгүй. Манайд байрдан яач чадаа арай яасан юм наам болоод явсан юм чи. Өөрөөр өдрийн тэмдэглэн бариад юу ч ярихгүй болоо суугаад нэг бичээс суусан. Тэгээ би түрүүхэн яагаад энэ инг сайн шийдэлж ингүүл түрүүхэн би тэр бисэн өдрийн тэмдэглэн уншиж ирсэн. Тэн дээр бол би бичвэн. Би яагаад уйлсан учраас бичиж байгаа юм. Тэр үеийн сэтгэлдээ бичвэн. Ингээ юу гэж хэлж байна? Ванли ганцхан ээжтэй гэхэд би ганцхан хавтай гэж. Ванли ээжийн төлөө өдрийн хэд удаа нааш харайлгаж гүйдэж тэгж амьсгаад хутнаа гүйдэлж хагаад би энэ чөлөөнөө хуучгаа аавыгаа үчгээр явсангүй явахгүй бодож байгаа хүн гэж харах хэрэгтэй заавал харах хэрэгтэй ингэ бичсэн байж. Ингээд тэр надад өгсөн нөлөө би өөрийнхөө амьдралдаа холоож үжиж байгаа. Одоо Ванли ээжийн төлөө жижиг би аавын төлөө жижиг энийгэр бодоод аяг тул би одоо тэр үед тухайн үед аавын л илүү бодоод тэр киноны үлгэр одоо л надад ми судал байхгүй байх чинь нарийн юм байхгүй шүү дээ. Их нь мэдэгдэн их үлгэрийн тойм нь нарийн жил байхгүй болсон аяг тул би тэр үед үжиж байгаа бодсон бүр өөрийнх нь учирлаа бодоод уйлжсэн байж магадгүй. Гол бүр тэр амьдрал донд бол бүр өнгөрөөж өнгөрсөн. Тийм адилхан учрууд таарсан. Тэгээ саяхан бас та тэн дээр бичсэн. Урлаг бол хүн оюунаас сүнсийг бол ариусгах гэж бичсэн тийм. Би бол одоо хөгжим сонсоод хаяатаа одоо чим вил шиг чимээ мэдэгдэнэ. Одоо яг вил яг ихэр вилгүй шүү дээ. Гэвч Юужул хүн эр хүний хамаагүй эмэгтэй хүний хамаагүй юу ч гэсэн хаяатаа тогтсон цагта уйлж улсан юм байна. Сүнсэн тусаа их сайн байж магадгүй. Ариун энэ сэтгэлийн буртаг санааны хэрийг нулимсаар угаагаад урсгаад гаргана гэсэн үг үү? Тийм бараг тийм. Тэр бас нэг орчин ухаан бас сүлжээн дээр ярьсан. Америкийн нэг тусганд одоо их урт насалдаг хүмүүс их хайргүй гэсэн. Тэгээд сурвалжсан шүү дээ. Яахтаа урт насалдаг гэсэн. Нэг хүүхнээс сурвалжсан. Танай аав одоо яг тийм урт насалсан. Манай аавыг одоо би урт насалахын одоо ямар их өөр бие харгалж явах юм бэ гэдэггүй. Уйлхал их дуртай хүн. Тэгээд тэр тусганы хүмүүсийн одоо олон хэдэн нэг урт насалдаг нь их амархан бүр уйлчдэг. Их жавлан тавчир таархан одоо сэтгэл дотроо их умсын их дарахгүй шүү дээ. Их уйлчдэг. Тэгээд их урт насалдаг гэж ярьжсэн. Магадгүй. Нэг уйлах, гэнт нэг их дунаар гашгирах. За гэнт санаагаан хандлаа инээх, хадгандлаа инээх. Энэ бүхөө сэтгэлийн хөдөлгөөн нь бүгд нийлж баймаж байна. Хүнээ ариун мэдрэмжүүд бүр дайжлагдаж. Хүнээ сэтгэл хижээд их эрүүсэр бол чөлөөтэй байдал байдаг байхаа гэж бодогдмоор юм. Одоо магадгүй нэг өдөр бас манай улсад манай энэ орчин тойронд бас даяараа одоо нийлж байгаа хашгирах ажиллагаа орнол нийлж байгаа уйлах ажиллагаа орнол даяараа нэг одоо сэтгэлийн жаргалуулах ийм маягаар очиж нэг очиж сэтгэл төхөө ийм ажиллагаа орнол магадгүй. Ингэхүүл хүн сэтгэлийн талын сэтгэлийн эрүүлтийг ашигтай байж магадгүй. Би өөрөө энэ тухайн 4 жилүүдээс эхлээд энэ сэтгүүл хийж байгаа дотроо бүр 90-аад оны эхнээс ихтэй хийж байгаа дотроо нэг юм анхаарсан юм. Хүний сэтгэлжийн талын учруудыг би их анхаарал тавьж ажилладаг байсан. Сэтгүүл дээр бас энэ тухайд би хүний асуултад хариу өгдөг байсан. Ингэж явах үед бол олон хүмүүсийн хувьд бол юундаа болно. Одоо энэ хүний нэг насны нэг хэмжээ байдаг юм. Насны нэг жохохны хувцгаа байдаг юм. Багдаан бүр баг хөхд бол тэр уйлаг бодоо уйл инээгээ бодоо инээ яагаа бодохтаа яан түнд бол ямар тийм юу байхгүй шүү дээ. Бодож юу байхгүй шүү дээ. Яанг бол яа нэгтэй хүүхдүүдийг ярих шүү дээ. Ингээд нэлээд хэмжээ хүрсэн дараа одоо бас нэг жаахан юу ойлгоо өгсөн юм бэ та одоо сайхан муухай гэж бодохтой болчиход одоо ичдэг болчаа. Ингээд одоо яг хүний өмнө улмсан гарахгүй жаа иччихэн. Ингээд бол бас далдаар чинь улмсан гаана энэ мэтэр явдаг гэсэн бол сүүл нэг лэх хэмжээ хүрээд илангуй 18 9 насны үе болоход хүн нэг ондоо нэг чаг үе ирдэг юм байна. Тэр нэг юм бол одоо гэнт одоо ямар ч гоныг тийм үжээд байлгүй. Ямар ч нэг юм дээр их баярлахаан байсан. Тэгээд гэнт нэг лүглгэр байдалд орчдөг тийм. Ингэж би бас ийм үе өнгөрөөсөн.
тэрийг би яг эксрууд байхад энэ гэрээсэн. Тэгээд гинт нэг удаа уул дамс тийм биш л байсан да. Манай багш сайхан өглөө биес баярлдаг байсан. Жармайдан багш намаас зад хэрэлддэг байсан. Гэт нэг мэдгэд бүр тийм байх болсон. Ингээ миний багшийн хүүхэд нь бас их хүнд дэвчэн олчихлоо яачлаа гэж өөр хүнээс ирээ хэлэх үед надад ямар ч чигж уярж авахсан бодол орсон. Түүнээс их сэтгэл даасан бодол орсон. Ингээд би гачирхаж тэр үед амбасаа манай өөрний багшаас би асуусан. Нөгөө би яхаа гэнт дээр юм болчих байна. Хүн бүр ингэж авч би яагаад авдаггүй. Хүн болгоно гэж би яагаад ингэдэггүй ингэ. Манай багш надад хэлж гисэн. Чи одоо их хүн болж байна. Их хүн болж байна. Томоодж байна гэж. Тэгээд би анхудаа мэдээ одоо томоодлоо гэдэг бол одоо аливаа сэтгэлийн хөдөлгөөнөөр дарч чадах. Эний томоосуулаач хэлдэг юм байна гэж ойлгосон. Тэгээ энэ нь бол яг манай монголчуудын хувьд бол бүр ингэж сургаасаар ирсэн, ингэж чагсаар ирсэн. Ингээд манай ихчүүдийн одоо тэр үе сэтгэлээ хэлээд байсан. Эрх хүн ямар харагдав? Эрх хүн инээж уурлан гаднаа мэддэггүй харагдав гэж. Эрх хүн ямар харагдав? Эрх хүн бол одоо ямар нэг хөөрүүл хөөсгөлдүүл баасгасан энэс эхэлж гიშдэг байсан. Гэтэл одоо манай цаг үе ямар болж байгаа? Хүн болгон бүгд өөрийнх нь энэ дотоод сэтгэл рүү хандсан тийм нэг их сэтгэлийн хаалттай байдалд их удах үед хүн бол их нээлттэй болъё гэж юм байна. Ингээд хүн болгон бүр тийм одоо шургуулж явахаас оргиж явж хэлдэг. Яа, за өдөр тийм дарамтай байдал байж хэрэггүй. Чи одоо оргих үед орг, яах үед яа. Ингэж би янчилгөөл гэж ингэж хэлдэг. Ийм цаг үе ирж байгаа. Ингээд би бодоход бол одоо манай соёл маань өнөөдөр хүртэл хөгжиж өнөөдөр хүртэл ирэх үед манай машарын ёс суртахууны баримжаа өнөөдрийн амьдралын айжмдад таард ирэх болчих үеэс. Бид магадгүй бас өөрийн сэтгэлийн хөдөлгөөний очиж яаж илрүүлэх энэ хэлбэр дээр нь бас өөрөө аяндаа нэгжлийн арга зам олчих байж магадгүй. Ийм бол өнөөдрийн одоо энэ хүүхдийн төлөөж авч байгаа хүүхдээ явж байгаа энэ гэрийн ахмадууд одоо тэр үед бол энэ өөр нэг сэтгэж соёл сэтгэж нэг тогтолцоог бүрдүүлж байгаа хүмүүс болж та нарын одоо уран бүтээл дээрээс өөрийнхөө сэтгэлийн одоо ариун учраа гэж уран бүтээл дээрээ илрүүлж байгаа учраас ариун байлгүй. Асбат ахын хувьд одоо энэ ариун зургийн уран бүтээлийн үзүүлэг дээр байсан тэр одоо тэр дэвтэр дээр ариун зургууд байна. Таныг одоо өөр 90 удааны зургийн үзүүлэг дээр яриангүй ариун хүмүүс бас ойлгохгүй, зургийг ойлгохгүй тавс ариун тайлбарсан учраас яриангүй ариун байлаа. Би ингийн материалаар зургаан тайлбар хийдгүү. Зөвхөн одоо манай тэдэл ингэж ихэтэл үе уран зураг бол зөвхөн хөөргийн үйлдэлтэй үжигсэд зураг үжигсэн хүндэд тэгвэл энэ талаас багасаа хэлнэ. Тэгэхээр энэ манай энэ одоо шинжлэх уран бүтээл уран зураг одоо манай энэ ордост өөр Монголд одоо тийм ийм үзүүлэг хийдэг ба. Тэгэхээр манай энэ нутгийн хүний юм уу аавч юм эсвэл манай төрөөс одоо бид хангадгаар одоо ийм үзүүлж нэхлээр одоо энэ уран зураг чи юу одоо энэ тэр нэг энгийн үндсэн мэдлэгээс эхэлж багсгах тайлбар хийсэн. Яг энэ уулгын талаас одоо би тайлбар хийж чаддаггүй. Яг таны уран бүтээлийн хавьд одоо хамгийн өөрөө нь одоо үжээд өөрөө нь зургандаар ингэж уярдаг чи ямар бүтээл байна энэ бүтээл дотроос. Жишээлбэл энэ зураг бол жишээлбэл нэг жилийн амар гүн мөртөө их тэгвэл одоо нэг хэлж аргаж дийлэхгүй нэг хөндөй хоосон юм уу эсвэл нэг одоо минь юу санаанд байгаа юм чааш нэгээд аваад дэлгээд дахиад энэгээр нь олонтой нийлээд бас өөрөөр жилийн уулга буй болгоох үес би одоо нэлээд баярлалд хэрвээ нэг зураг хэрвээ энэ хэмжээнд хурж амживал үгүй л дахиад нэг зураг яг өөрөө нь уярсан зураг гэж надад бол байдаггүй. Нэг зураг нь өөрөө уярах бол надад давчиглал энэ бол тийм сайн урлаг биш. Тэгэхээр зарим зургууд нэг бол энэ зөвхөн зургийн байрлуулалтын талаар нэг бол одоо энэ зургийн бүх энэ юуны талаас зөвхөн зургийн энэ уур амьсгалын талаас энэ одоо бүр нэг жилийн үжигстэй нэг жилийн хөргөн холбоотой шүү дээ. Үжигстэй энэ хөргөөр дамжаад өөрийн үжиг дуртай юм аа өөрөө буддаг дуртай юм аа буддаг чааш. Тэгтээ одоо бараг гарчиггүй байсан. Тэгвэл би бодвол тэгвэл урлагсаа амьд явдгийг. Тэр өөрөө нь үжээд чааш нь өөр хүнд хэмчлээд нэг жилийн ур амьсгал юм уу чөлөөдөж нэг хөөргөн үйлээ гаргахгүйсээр энэ зур өөр амьд явдгийхгүй. Хавар амьдард хэлэхгүй. Тэгж бат. Хаагшийн уран бүтээлийн хавьд өөрийнхөө одоо яг таны уран бүтээлээр яриаггүй өөрийнхөө таны сэтгэлийн ариун учирдуудаа одоо бүр уран бүтээл дээр илэрж гарч байгаа гэдэг итгэж байна.
Яг л илрүүлнэ гэж мэддэг юм. Яг тэр би өөрөө бол одоо энэ зургаар бол зургийн нэрийн хэл байна шүү дээ. Энэ нэрийн хэл нь бол зураас ингэ бодог баярлуулалт энэ дүрс бүтээлтэй энэ бүх юмар дамжиж илэрнэ шүү дээ. Гэтэл манай үзэг үсгээр битдэг одоо энэ зүйлүүд бол зохиол бүтээл. Энэ бол одоо юу ч шүлэг байж байна. Миний хувьд би голдоо шүлэг арын битдэг байсан. Найруулга битдэг байсан. Тэгээ энэ бүх юмар бол одоо өгүүлгээ. За энэ бол уран бүтээлийн хувьд бүхий л өөрийн сэтгэлийн бүх юунд дайжлах хэрэгтэй. Тэгээд дайжиж чадсан урдлаараа энэний цаасан дараач үзэг үч харах илрүүл дийлэх хэрэгтэй. Гэхдээ яг үзэг үч гэдэг нь хижээж гсэн чинь тэр сэтгэлийг илтгэхэд дийлдэггүй. Чин санаанд хүрд дийлдэггүй. Би жовж гэнэ гэдгийг би дотроо нь яаж жовж байгааг мэдэж байна. Би жовж гэнэ гэсэн үгээр бичээ гаргаж байгаа тэр бол жовлон биш болчихдээ. Энх үед их гэж юу. Энхэдээ яана одоо нэг орчин тойрны бүтээн. Жанаад цаанаас мод санаад руу хөвтөх юм уу? Тэний сэтгэлийн холоос бойлох юм уу? За зарим холоогүй үжиглүүдийн хоорондоо холох хуйсыг тэр хүнд өгсөн сэрэгдлээ олгож өгнө гэж би үзэг үчээр очиж энэ тэмдэг. Энхэд энэ талаар би бодоход уран зургаар адилхан. Би ямар нэг юм зураад өгчхөд тэр чирэн зураад өгчөд хүнд бол аснаа шүү. Гэтэл би энэ астан 2 юм холоо зураад өгчхөд хүн энэ хоёр яагаад холоолтой өгöd тэр нэг сэрэгдлээ яг өгнө гэж байгаа чинь. Энэ юугаар битгтэй адилхан, зохиол бүтээлтэй адилхан. Урлагийн ер нь олон хэсэл амчир хоорондоо бараг үргэлж чинь нэвтрэлчээ байдаг. Ийм байж магадгүй. Ингээд юу хэд одоо нэг уран бүтээл хэрвээ энийг уншсан сонирхсан хүнээ сэтгэлийн бүх хөдөлгөөнийг дайчилж чадахгүй юм бол түүний бүхэн мэдрэмжийг дайчилж чадахгүй бол тэр урлаг бол их чим өнгө удаагүй юм уу? Их сэнэсгүй тийм урлаг болсон гэж би бол хондоо тэгж ойлгодог. Гэхдээ бол яг өөрөө онтой хэдий бичихтэй хэдий битлийг хэдий чирмэдаа гэд яг тэг дийлэхгүй үед байна. Наацдаа би өөрийнхөө дөр сэтгэлгээний энэ дөр илрүүлд гаргаад дийлэхгүй. Өөрийнхөө бодлооны энд гүйцэл өврүүл дийлэхгүй үед. Унсан хүн энэний хагасан хасаас олж ойлгохгүй шүү дээ. Энэхэд би өөрөө бол их боддог. За яахан миний бүтээл болоогүй байна. Ийм учраас би өөрөө бол Дими арын зохиол нийтлүүлсэн гэдэг харна. Одоогоор гэхэд бол миний нийтлээгүй бүтээл бол нийтлсэн бүтээлээс наацхтаа 5% илүү байна. 5 дахинаар илүү байна. Нийтлэсгүй бүтээл. Зөвхөн миний бичсэн бүх юмнаас өчүүхэн нэг хэсгээ би нийтлсэн. Бас тийм бүр нийтлээгүй. Яагаад тэгэхэд миний санаандас хүрхгүй гэж хэлэх юм уу? Наацхтаа энэ нэг чавгүй, энэ нэг орчин тойрон дотор миний бүтээл хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй. Сэтгэлийн хөдөлгөж чадахгүй хүнээ ариун мэдрэмжийг дайчилж чадахгүй үед би тэр уран бүтээл юм бол нийгэм гаргаж үрдэн бодохчгүй болж байна. Тэгээ энэ орчмын одоо гол бүтээлүүд энийг одоо удахгүй. Энэ бол энэ жунаар гэсэн 7 дугаар сард 7 дугаар сарын 3-нд бүр яшил. Би уушин дээр болсон шүү дээ. Уушин дээр очиход миний нутгийн аахаас цогтоо. Бид хоёулаа ер нь яшлын тухай харин ярьдаг гэсэн. Тэгээд тэнд очиод тэр түрүү оройн нэг ярьж байгаа гэдэг хэлж маргааш л хоёр юунд явъя гэж. Тэг н онд явъя. Тэг яшил сүдэртгэр явъя. Тэгээ хоёулаа их явсан. Хоёулаа сэтгэл нийлээд явъя. Тэг хоёулаа очиод нэг үдийн өмнө дээр бол энэ яшлын тэнд яшлыг харвина. Хэдийгээр энэ түрүү 160 оны үеэр 50 оны сүүлч 60 оны илэнгүй 60 оны дамжаад өөрснөө алгадлагын яшил тэг н оны яшил энэ олон сан яшилтай газар бол яшил ихээр сүйдсэн болооч. Тэр нь яшлаас үлдэж байгаа юм байна. Дахиад бас зарим амилж байна. Шинээр яшлаас ургаж гарч ирж байна. Жишээлбэл одоо энэ дээр энэ яшил бол сая гарч ирнэ ялхай яшил үгүй. Сайн гоё. Тийм. Энэ бол тэгээд эдгэрийг очиж үзэхэд зөвхөн нэгэн үдийн өмнө хооронд бид энэ яг яшлын эртний дотор орсон шиг. Яшил ямар гамтай чагд ямар сайхан ургаж адилхан. Адилхан. Ингэдэм бол одоо энэ туураймууд бол хэлдэг юм. Ногоонор 1000 жил гэж. Одоо юугээд өхрөөд 1000 жил, өгрөөд үндэсрээ 1000 жил гэж хэлдэг шүү дээ. Ясаа ингэж хэлдэг шүү дээ. Тэнтэй адилхан яшил бас ийм ч нартай гэрээ. Гэхдээ яшлын нэг гайхамшиг бол юу гэвэл сорхин их оролт мошхиралт тэр асхан урган гэж байхгүй. Тэгээд бас их юггүй. Ганц ганцаар ургахгүй. Хэдэг дээр оролдоо мошхиралт элдвийн дүрсээр ургадаг. Энэ дүрсүүдийн харах үед надад өөрөө ирэхгүй. Манай энэ нэг орон нутагт амьдарч байгаа манай малчин тэм. Манай энгийн эгэл хавцад айвдлах. Манай малчдуудтай айвдлах санагдав. Одоо тэдний хувьд энэ яшны хувьд айвдлах. Ингэдэн бид хоёул өнөө гэрэл зургийн анивчраар харсан тэр бөхөж үеийн нэг буцаагаад энэ цаасандаар буулгаад хоёлаа яриад үжих үед бол энэ бол үндэ бол юу биш. Гэрэл зураг биш. Энэ бол тэр чигээрэн бол нэг баримтат зохиол шиг баримтат бүтээл яаж байгаа. Энэ баримтат дээр юу гэвэл манай нутгийн ами ах вэ? Манай хүн ардын сэтгэл санаа бодол хөөцөлтөл тэдний жанчнаар энэ хайр сэтгэлийг харуулсан тийм зүйл санагдсан юм. Тэгэд энэхэд энүүд ярангуул яана энэ хараад би их уярсангүй. Гэхдээ би энэ хараад их догдолсон. Догдолно гэдэг бас нийтийн сэтгэл хөдлөлгөн. Догдолохын дотор бол нэг 10 талын учир багтана шүү дээ. Ямар байвал чи зарим ухаараагүй юм олж ухаарахгүй юм догдол байж байна.
зарим юм санаж олоогүй байсан жилийн энийг харж чад санаад болчихно. Танаас нь цаашаа 10 юм эргчүүлээд явчихна. Энх хүйтэн бол хүн жижигхэн юмнаас цаашаа болоод бараг заримдаа нэг өдөр заримдаа хэд хэдэн өдөр тэр нэг аймнаас болсон хойног тэр сэтгэлдлүүдээс гарч чадахгүй байгаад байдаг. Тийм учраас байдаг байх та. Тэгэхээр тэрнтэй одоо бүр сайхан тодорхойлол бүр сайхан бичээд тийм тэгээд шүлэг тааруулсан. Шүлэг тааруулаад тэгээд яг хийж байна. Яшил гэсэн нэрээр одоо гарч байгаа шүү дээ. Үлээгээд байгаа намрын салхинаас үнсээр өмөрдөг хайлаас яах юм бэ? Хүдэт хоцордог хатуунын дундаас үгүйлээд байгаа вигаяах бэ? Ласбатахын тэр бүтээл дотор бол одоо бид дууссан гэдээ хардсан хөвчээрээ элсийг одоо журсан бас ариун байна шүү дээ. Тэр би үжижгаад очиод харж байгаа журсан биш тэр би бодол дотор болсон байсан. Бодол дотор болсон. Тэр бэда хэлгэнгүй чилээтэй журвалгийн тэгээ одоо жимнийг байдал гарч ирнэ. Урдаар эхэлж урна. Журсан дараагаар юу журж гаргаснаа дахиад хойноос нь хөөж тэгээд цааш нь үргэлжлэн журтыг. Тэгээд одоо хаяадаа их хариун миний сайн мэддэг би одоо хөвч магаанд гэсэн чиглэлээр сайн мэддэг энэ газрын байч юм уу манхнай байдал энэ журхад одоо амархан тэний цааш нь илрүүлэхэд яг миний өөрийн юу зур харгаар илрүүлэхэд яг цаана амархан мөртэй нэлээд оновчтой би яг сайн мэдих лааж тэгэлээр нь бас 2 3 журж. Үндэ нэг энэ ямар дагцны газар дөрөх бол тийм чухал биш. Ямар газар, ямар уул, ямар манх журах. Энэ зөвхөн нэг жилийн уран зураг төрх нэг элемент. Энэ элемент бол одоо өөрөн жилийн зургийн байрлал тийм үү өмнө хонь байгаа хүн хартаа нийлээд нэг зургийн нүүр энэ нүүрэн дээрээс дахиад шинэ уулгыг шинэ үжигдлийг байгуулахаар чигж хармайд юм. Бас ярьж болно. Энэ одоо нэг зургад би бол ингэдэг нэг хүмүүс гоо адилгүйгээр тайруулж байна. Би бол одоо 140 150 урдаар одоо 90 зураг журна гэж бодож байна. Тэгээ эхлүүлээд журсан дараагаар танай роман би бодвол тийм байдаг. Эхэлж ийм нэг роман бичгээс дахиад бичснээр дараагаар өөр жүглөө. Тэгэл өөр роман болцдог тайлбар. Энэ зургийн хамаахандаа 140 одоо чи мэднэ ямар шиг хөдий их ямар шиг байр дуултай ямар өнгө ихэд л өнгө энэ урдаар бодож гээд санаамтараа ийм нэг жилийн их н ор гаргасан дараагаар дахиад зурсанаа дараагаар одоо энэ минь санаар явахгүй. Би мөн энэ нөхөд хаана хүрхгүй нөхөд илүү гарсны гасаад тэгээд цааш нь орно. Зурх явж дундаа бол их хариун ховролт гарна. Тэгэхээр энэ илгээнгүй танай хэлсэн дарж миний одоо ариун бодтой энэ бодож байсан сэтгэл юм уу өнгөрөлт миний амьдралын хов хүнээ амьдралын өнгөрөлт юм хов хүнээ бодол сэтгэл энэ нөөлгөлөг тэр хэлгээнгүй. Гооч нэг жилийн догцны нэг уулгад би бас эдгээр энэ өнгөрөлт уулга болгож гаргах дурггүй. Энэ зурган тэр. Тэгвэл энэ зураг бол гэдэг ил тод гэдэггүй юм болчих. Ер нь урлаг бол тийм нэгний урмасыг дамжуулдаг. Ямар нэг утга санааг дамжуулж юм хэлээ харахгүй шүү дээ. Тэгээ манайс энэ телевизээс эхлээд одоо домдоос болоос эхлээд гол утга санаа чадварна. Одоо буцаага үжихэд нэг хоолын гол утга санаа чадвар, нэг зургийн гол утга санаа чадвар гэдэг бол илүү чи. Харин нэгний урмасыг олж авах хэрэгтэй. Чамд ямар нэгний урмасыг дамжуулж гисэн бай гэдэг. Тэрний гайхалтай. Тэгдэн тэрний хараанаа байдаг. Бас
сонсгол юм байдаг, үнэрлэх сэрэлийн байдаг. Энэ олон талын сэрэлийн бүр дайтлаа шүү дээ. Ягтай бол 5 сэрэл, хам сэрэл бүр дайтдаг хэрэг хүн жинхэнэ урлаг тал орж явдаг. Халгын минь тогшооч